За сайн байна уу? Оо за сайн байна. За ажил зөвлөлд хоолойгоо. Тавлаг сайхан явж байна. За цаанаа цэгтэй танилцахаар хэлээ. За манай үйлдвэр маань болохоор зэрэг одоо түнгэл тосгон буюу мандал сумын 5 дугаар багт барилдаг. За түнгэл манлай гэдэг нөхөрлөлтэй хамтраад ингээд Planet Gold төсөл маань одоо алтны өдөр баяжуулах юм бага аврын үйлдвэр барьж байгуулсан байгаа. Хоногтой бол нэг 5-аас 10 тонны өдөр алтны одоо үндсэн ордын өдөр баяжуулаад ингээд баяжуулах хүчин чадалтай. Бүх одоо тоног төхөөрөмж бол яг хөндийн хүчний технологи гэж ярьдаг. Яг хөндийн хүчний технологиор алтан одоо баяжуулж авдаг юм үйлдвэр ах нэ. 2023 онд ерөнхийдөө бол энэ угсралт одоо суйрлуулалтын ажил бол бүрэн дууссан. Одоо технологийн жигдрүүлэлтийн одоо ажил бол явагдаж байгаа. Тэгээд туршилт судалгааны ажлууд бас ингээд зэрэг явагдаад манайх мөлөд ингээд ажиллая гэдэг мужигнод байж байна да. За тэгвэл энэ Planet Gold Монгол төслийн бүтээн байгуулсан энэ алтны хөдөр баяжуулах үйлдвэрийн давуу тал болон онцлогийн талаар хэлээд өгөөч. За. Давуу тал гэх юм бол мэдээж нөгөө одоо алт барилтын төвшин гэж байдаг. Planet Gold төслийн суйрлуулж байгаа технологи бол одоо хөндийн хүчний арга дээр суурилсан 60-аас 70% алт барилттай ийм технологи байгаа. Энэ нь бол ерөнхийдөө нөгөө хуучин ашиглагдчихсан одоо гар аргын одоо хуучин технологиудыг бодох юм бол 10-аас 20% алт барилтыг бол дээшлүүлж байгаа юм технологи гэсэн. Тасралтгүй тэжээлээ аваад түгээд аваад байна гэх юм бол нэг хоногтой нэг 45-аас 90 г алт үйлдвэрлэх юм хүчин чадалтай байна. За алт барилтын төвшин ерөнхийдөө нэмэгдснээр бол шууд одоо нөгөө бичил уурхачд ирж байгаа өөрсдийнх нь шууд орлого нэмэгдэнэ. Одоо жишээ нь шуудаа хөдрөөс нэг 10 г алт урд нь одоо хуучин технологиор гар аргын технологиор авдаг байсан бол энэ нэг 14.5 г болох жишээд тий. За тэгээд мөн одоо мөнгө ус болон бусад химийн одоо хортой бодис хэрэглэх энэ одоо сэдлийг ер нь бол байхгүй болгоно. Тий. За дээрээс нь тэгээд манай технологи маань болохоор зэрэг одоо хөндийн хүчин дээр суурилсан. Байгаль орчинд хал багтай. За химийн бодис ашигладаг тэгээд үр ашигтай юм технологиг суйрлуулахыг ер нь бол зорж ажилласан байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь байгаль орчинд халбагтай, үр ашигтай, мөнгө өсгүйгээр алтны хөдөр боловсруулах технологийн шийдлийг бичил уурхайд нэвтрүүлэх замаар мөнгө өсний хэрэглээг бууруулах, мөн урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Planet Gold хөтөлбөрийн үндсэн хэрэгжүүлэгчийн нэгээр ажиллаж байна. Энэ хүрээнд тус байгууллага нь Planet Gold Монгол төслийн бүс нутаг, Сэлэнг аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд алтны хөдөр боловсруулах мөнгө өсгүй цехүүд байгуулах, ашиглалтанд оруулах ажлыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн хариуцлагатай бичил уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуй, гендрийн тэгш байдал зэрэг чиглэлээр сургалтын модуль боловсруулах, бичил уурхайчдад мэдлэг олгож чадваржуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Ийхүү нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэр хөгжлийн байгууллагын чиглүүлэг дор Planet Gold Монгол төсөл нь 3 дугаар бүрэлдэхүүний зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, бичил уурхайн салбарт мөнгө усыг халахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. За хоёулаа одоо ингээд түнхлийн баяжуулах үйлдвэрийн гадна дамжлагын хэсэгт ирсэн байна. За энэ хэсэгт юу байгаа вэ гэхээр ерөнхийдөө одоо уурхаагаас ирж байгаа хөдрөө буталдаг хэсэг байгаа. Бутлах шигших хэсэг бол гадаа барилж байгаа. Яг тэгэхээр бутлах шигших хэсэг маань аюу их нөгөө дуучин мэх гаргадаг. Тэгээд тоос шороо их босдог учраас ерөнхийд нь гадаа барилсан байгаа. Монгол орны бас нөгөө нөхцөл байдал одоо цаг уурын нөхцөл байдал самаараад өвөл бол бас нөгөө гадаа ажиллахад хэцүү байдаг. Тийм учраас ерөнхийдөө одоо хүний хөдөлмөр хөнгөвчлөх маягаар энэ одоо туузан дамжуурга гэдэг энэ конвейер системийг бас орлуулж өгöd. Ерөнхийдөө бол хүний гар ажиллагаа байхгүй. Одоо тэгээд бутлангуудаа шууд одоо үйлдвэрлэгээ энэ туузан дамжуургаараа тээвэрлдэг ийм одоо бутлах ийм системийг бол суйрлуулсан байна. За ингээд энэ үйлдвэрээс гадна манай Planet Gold төсөл маань бас дахин нэг үйлдвэрийг бас суйрлуулсан байна. Тэр нь болохоор зэрэг энэ Сэлэнг аймгийн Мандал сумын зүүн хараа хотод яг шижирх шиг гэдэг нөхөрлөлтөд хамтраад мөн адил энэ гравитацийн технологитой юм үйлдвэр нэвтрүүлсэн байгаа. За уг үйлдвэр нь бол хоногтоо 3-аас 5 тонн яг үндсэн ордын алтны өдөр баяжуулах хүчин чадалтай. Мөн адил одоо алт авалт нь бол нэг 60-аас 70% байх одоо боломжтой. Онцлох юм бол хур аргаар нутаглах жижигхэн терм гэж одоо терм суйрлуулсан байгаа. За уг терм нь бол ус ашиглахгүй нутагладагаараа бол байгаль орчин хал багтай хийсэн байдлаар бол бид нар сонгож суйрлуулсан байна.
Алтны бичил уурхайд хууль бусаар хэрэглэгдэж байгаа мөнгө уснаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд, түүний сөрөг үр нөлөөг бууруулах, тогтвортой хөгжлийн боломжоор хангах зорилгоор Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөр болон Нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран Planet Gold хөтөлбөрийн хүрээнд Planet Gold Монгол төслийг 2019 оноос Монгол улсад хэрэгжүүлж байна. Уг төслийг Канадын алтны бичил уурхайн зөвлөл, Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран гүйцэтгэж байна. Даян дэлхийн байгаль орчны санаа нь хөгжиж байгаа болон шилжилтийн эдийн засагтай улс орнуудад химийн бодис, хог хаягдлыг тогтвортой удирдах, химийн хорт бодисын хэрэглээг халах хүчин чармаалтыг дэмжих зорилгоор санхүүжилт олгодог байгууллага юм. Planet Gold хөтөлбөр нь тус сангийн үндсэн санхүүжилтээр засгийн газруудыг мөнгө усны тухай Минаматагийн конвенцээр хүлээсэн үүрэг амлалтуудаа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор алтны бичил уурхайн салбарт хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Planet Gold хөтөлбөр хэрэгжснээр алтны бичил уурхаагаас үүдэлтэй мөнгө усны ялгарлыг бууруулахад ямар үр нөлөө үзүүлж байна вэ? Thank you. The Planet Gold program, and it aims to reduce the use of mercury in artisanal and small-scale gold mining sector, which, as we know, is the largest source of mercury pollution globally, accounting for about 38% of the global mercury emissions. It also plays a critical role in helping countries implement their national action plans under the Article 7 of the Minamata Convention. To date, Planet Gold has been active in 25 countries across many regions around the world. It's offering technical assistance and financial support to transition artisanal and small-scale gold mining communities away from the use of mercury. Through its global national projects, the program supports governments, miners, and other stakeholders in achieving cleaner, safer gold production, while contributing to broader development goals and protecting human health and the environment. Таны хувьд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анханаас нь оролцсон хүн энэ төслийг Монголд хэрэгжүүлэхийг дэмжсэн гол үндэслэл нь юу байсан бэ? Yes, indeed. I was actually involved in the drafting of the program from its beginning in 2016. And originally, the 8 original countries were selected because they had very proactive action towards formalization. Mongolia among them, of course. Importantly, Mongolia demonstrated strong political will and commitments to the sector reform, ensuring national ownership of the project implementation. Planet Gold Монгол төслийн үр дүнгийн талаарх таны бодол юу вэ? So the Planet Gold Mongolia project has made strong progress in promoting responsible artisanal and small-scale gold mining. We have worked with mining communities in Selenge, Gobi Altai, and Kovd provinces. The project also established 2 mercury-free processing plants, which, by improving gold recovery by up to 70% over the previous practices, prevent the use of mercury and its emissions to the environment. The project also supported the formalization of 110 miners through extensive training and technical assistance. Over 3,500 individuals have been trained on legal, environmental, and social aspects of mining, while a women-led saving cooperatives has improved access to finance. As a result of these activities, to date, about 200 kilograms of mercury has been prevented annually. Overall, the project has built a strong foundation for the sustainable transformation of the sector in Mongolia, and it's reassuring that the government is really behind the results and owns all the results of the project. Энэ төсөл маань одоо энэ онд хэрэгжиж дуусна. Тэгэхээр энэтэй холбоотой танд хэлэх зүйл байна уу? An exit strategy for the project has been developed to ensure that its outcome are sustained and the success is scaled up beyond the project duration by all the partners involved. A cornerstone of the project progress has been the strong partnership established with the government institutions, local authorities, artisanal and small-scale gold mining organizations,
miners, as well as with key partners such as the Artisanal Small-Scale Mining National Federation. These institutions are now well positioned to carry the work forward, building on the knowledge, tools and models developed under the project and replicating successes in other regions. Looking ahead, one of the most important next steps is for the government partners to ensure continued access to land for ASGM cooperatives, enabling them to maintain and expand the use of mercury-free processing systems, which systems will serve as a national reference models, demonstrating how responsible, formal and safe artisanal small-scale gold mining practices can thrive in Mongolia. Planet Gold төслийн талаарх дагуулынхаа сан сэтгэлийг болон бас үр дүнгийн талаар хуваалцсанд маш их баярлалаа. Thank you very much. It's been a pleasure working with you over the years, although I haven't been involved so much in the recent past, but it is a project that I started and it's very good to see it finishing so well. Одоо бүгдээрээ уг төслийн гүйцэтгэгч байгууллага болох байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөлтөд холбогдож Planet Gold Монгол төслийн ач холбогдлын талаар мэдээлэл авцгаая. За Монгол улс мөнгөн усны тухай Минаматагийн конвенцэд 2013 онд нэгдээ орсон. За улмаар 2015 онд бол сойрхон баталсан байдаг. За тус конвенцийн хүрээнд бол хүлээсэн үүрэг амлалтуудын талаар за тогтоосон хугацаанд 2 удаагийн үндэсний тайланг хөргүүлсэн. За мөн талуудын одоо баг хуралд бол 2 удаа бас оролцож улсынхаа байр суурийг илэрхийлсэн байдаг. Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн 7 дугаар зүйлд бол алтны бичлэг урхаагаас үүдэлтэй мөнгөн усны хэрэглээг бууруулах талаар тодорхой заалтууд туссан байдаг. За үүний хүрээнд мөнгөн усны хэрэглээг бууруулах, за химийн хорт бодисын одоо хяналт удирдлагын тогтолцоог сайжруулах, за байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тал дээр за Planet Gold Монгол төслийн одоо удирдах хорог байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хахалж за олон ажлуудыг хэрэгжүүлсэн. За мөн Planet Gold Монгол төслийн одоо үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бол дэмжлэг үзүүлж одоо 2019 оноос хойш ажилласан. Мөнгөн усны болцсошгүй хэрэглээ, хууль бусаар алт олборлолтын улмаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл газрын эвдрэл доройтол үүсгээс сэргийлэхэд бол бичил уурхайн албачуулалтын чухал үүрэгтэй. Бичил уурхайн эрх зүйн орчин сайжирч бичил уурхайн албачуулалтыг журмын дагуу одоо хэрэгжүүлснээр за байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл буурах мөнгөн усны болцсошгүй хэрэглэнээс урьдчилан сэргийлэхэд бол чухал ач холбогдолтой. Эргээд бас эвдрэл доройтолд өртсөн газруудыг нөхөн сэргийлэхэд бас мөн чухал ач холбогдолтой байгаа. За Planet Gold Монгол төсөл нь тавьсан зорилтуудынхаа хүрээнд бол амжилттай хэрэгжиж дуусж байна. За Монгол улсын олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэх, за алтны бичлэг урхаад мөнгөн усны хэрэглээг бууруулах, алтны одоо бичлэг урхайн технологийн сайжруулалт, албажуулалт, бичлэг урхайн эрх зүйн орчинг сайжруулахад бол нэн чухал одоо хувь нэмрийг оруулж амжилттай одоо хэрэгжиж дуусж байна. За мандас сум бол бичил уурхай бүхий томоохон сумдуудын нэг. Тэгэхээр бичил уурхайг албажуулах, хариуцлагатай байлгах энэ асуудлууд нь өөрөө засаг даргын санаа тавих, анхаарал хандуулах асуудлуудын нэг мөн баг гэж бодож байна. Хоёулаа энэ талаар яриагаа эхлүүлээ. Мандал сум маань Монгол улсынхаа хэмжээнд бас судалгаагаар мандал сумд бол олон бичил уурхайчид ажиллаж амьдардаг гэдэг утгаараа сонгогдож энэ дээр бол төсөл хэрэгжсэн юм аа. Нийтдээ нэг албан бусдаа хорогдсон 300 гаруй бичил уурхайчид энэ нутагт ажиллаж амьдарч байна гэсэн үг. Мэдээж засаг даргатаа байгуулсан Planet Gold мандал сумын засаг даргын тамгын газар засаг даргатаа байгуулсан одоо санамж бичиг гэж байгаа. Тэр санамж бичгийн өрөөнд бид нэр төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөнийхөө дагуу ажлын хэсэг байгуулагдаад ингэж ажиллаж байгаа. Дээрэс нь бичил уурхайчдыг бид нар мөнгөн усгүйгээр өнөөдөр одоо үйлдвэрлэл явуулах одоо энэ арга барил нь өөрөө бол зайлшгүй шаардлагатай байгаа шүү дээ. Мөнгөн усаар их олон жил нөгөө бичил уурхай чиглэлээр нөгөө хууль бусаар ч гэдэг юм уу үйлдвэрлэл явагдаад. Тэгэхээр энэ дээр манай дээр Planet Gold төслийн үрээд хоёр бичил уурхай нөхөрлөл дээр бас энэ одоо хөрөнгө оруулалт хийгдээд энэ хоёр нөхөрлөл дээр бол төсөл хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бол нэг талдаа бол нөгөө байгаль дэлхийд хор хөнөөлгүй одоо энэ нутагт амьдарч байгаа ард иргэдэд хор хөнөөлгүйгээр энэ бол эрсдэлгүйгээр олборлолт явуулах нөхцөл боломжийг яг энэ төсөлтөд хамаарал бүхий болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тэр бол нэг талдаа бол хүн амынхаа эрүүлэнд байгаль дэлхий бүх зүйл дээр л одоо эерэг зүйл болж байна гэж харж байгаа. Мандал сумын хэмжээнд бол олон төсөл хөтөлбөрүүд, олон улсын ч гэдэг юм уу, олон хөтөлбөрүүд хэрэгждэг баг. Тэгвэл яг Planet Gold
Монгол төсөл нь яг энд хэрэгжснээрээ бусдаасаа юугаараа ялгаатай, онцлогтой байсан юм шиг санагдав байна. Энэ өөр бичлуурхай талаасаа гэдэг юм уу? Тэр нь маш том давуу талтай юм төсөл байхгүй. Тэгээ дээрэс нь энэ нөгөө байгаль дэлхийтэйг ерөн зүгээр хүн яаж зөв боловсон харьцахыг яавал одоо байгаль орчныг бид нэр одоо сүйтгэхгүй байгаль орчинтойгоо ээлтэй харьцах гэдэг талаас нь сургалтуудыг нэлээд сайн явуулсан байна. Тэрний үгээр сургалт маань үе шаттайгаар хэд хэд удаа болсон. Дээрэс нь онцгой байдлын манай сумчин болохоор онцгой байдлын хилцтэй. Онцгой байдлын хилцмаар ус энэ дээр энэ сургалт сурталчилгаан дээр давхар маш сайн ажилтдаг шүү дээ. Одоо манай онцгой байдлын гамшигын одоо улсын байцаагч гээд манайх улсын байцаагчтай. Тэгээд ер нь бол онцгой байдлын хилцээр бид нэр өөрснөө хэд хэдэн сургалтуудыг авч яасан. Дээрэс нь бичлуурхайчтай мандал сумын засаг даргын тамгын газар дээрээ бас энэ сургалтуудыг нэлээд сайн хийж өгсөн байна. Ер нь бол сургалтуудыг хийнэ гэдэг нь бол мэдээж хүн эхлээд бол тархиа зэмлэх хэрэгтэй. Өнөөдөр би юу хийх ёстой вэ гэдгээ өөрөө тодорхой болгосны дараа өнөөдөр бусад ажил явагдана шүү дээ. Тэгэхээр эхлээд сургалт сурчлагаагаар энэ бичлуурхайн чиглэлийн зөв явах замыг бол ихтэй сургалтаараа зааж өгч байгаа. Тэрнээсээ үндслээд дараа нь бичлуурхайчд маань энэ төсөл хөтөлбөрийн дагуу яг одоо нөгөө бодит ажиллаа хийхэд энэ нь бол нөгөө хамгийн нэгдүгээр асуудал нь бол сургалтаараа дамжиж байгаа зөв тал нь байгаа байхгүй. Тэгэхээр бусад төсөл хөтөлбөрөөс бол энэ ялгаатай. За орон нутагт гарсан төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. За мөн та бүхэнд баярлалаа. Бид бүхэн энэ сумын хэмжээндээ хариуцлагатай уул уурхай зөв одоо уул уурхайг бий болгохын тулд бас та бүгдийн дэм зэмжлэг бид бүхэнд бол маш их нэмэр боллоо. Тэгэхээр өнөөдрийн энэ ажил бол мэдээж сумын хэмжээнд бичлуурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр олон зуун бичлуурхайчдын өмнөөс миний хэлж байгаа баярс талархаж байгаа хэлж байгаа үг байгаамаа. Planet Gold Монгол төслийн голлох зорилтуудын нэг бол алтны бичил уурхайн албажуулалтыг дэмжих юм. Иймд төсөл нь Монголын бичил уурхайн нэгдсэн дээврэх холбоотой албажуулалтыг дэмжих, бичил уурхайчдын байгууллага, тэдгээрийн гишүүдийг чадваржуулах хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Planet Gold Монгол төсөл анх хэрэгжиж эхэлсэн цагаас ахуулаад бичил уурхайн салбарыг албажуулах, тэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтарч ажиллаж байгаа. Тэгээд хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнгийн та юу гэж дүгнэж байна? Planet Gold Монгол төсөл маань 2019 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. За хэрэгжиж эхэлсэн цагаас хойш одоо бичил уурхайн салбарыг албажуулах, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах чиглэлд бол Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо болон Монголын бичил уурхайн салбарт нэлээд хүнтэй хувь нэмрүүдийг оруулж ирсэн. За 2022 оны Монгол Улсын засгийн газрын 296 дугаар тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтуул олборлох журам шинжилэн батлагдахад Planet Gold төсөл маань нэлээд гол үүргийг гүйцэтгэсэн ийм байгууллага байна. За журам хэрэгжиж эхэлснээс хойш одоо журмын Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, бичил уурхайн мэргэжлийн холбооны эрхийг үүргийг хэрэгжүүлээд одоо бичил уурхайн салбарын оролцогч болж ашигт малтуул газрын төсний газрын тодорхой эрхийг үүргүүдийг хэрэгжүүлсэн. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд маань Planet Gold төсөл маань санхүүгийн хувьд нэлээд том дэмжлэг болж эхэлсэн. За 23 онд бол нийт 5 удаагийн сургалтаар 120 нөхөрлөлийг бичил уурхайгаар ашигт малтуул олборлох гэрээ байгуулсан 120 нөхөрлөл сургалт мэдээлэл өгсөн. За 2024 онд бол нийт 6 удаагийн сургалтаар нэг 300 орчим нөхөрлөлүүдэд одоо сургалт мэдээлэл өгөх юм төсөл болцоогоор хангасан. Энэ маань бичил уурхайн салбарыг албажуулах, бичил уурхайгаар ашигт малтуул олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлүүд маань хуулийн хүрээнд ажиллахад бол нэлээд том дэмжлэг төлөвлөгцийг олгож байгаа. Манай холбооны зүгээс бол олон төрлийн төсөл хөтөлбөрөөрөө хамтарч ажиллаж исэн. За энэ төслүүд дундаас бол яг бичил уурхайн салбарт руу одоо дагнан хэрэгжиж байснараа Planet Gold Монгол төсөл маань онцлогтой юм аа. Planet Gold Монгол төсөл зорилтод бус нутгийн бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэлээдгүй ажлыг хийсэн. Тэгвэл бидний яг одоо ирээд байгаа алтны хөдөр баяжуулах бага уурын үйлдвэр энэ дээр суурилсан санхүүгийн механизмыг санал болгож байгаа юм байна. За тэгвэл энэ тухай ярилцахаар хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Дэлгэрмаатай уулзаад байна. Санхүү зах зээлийн хүртээмжийг сайжруулах зорилготой төслийн бүрэлдэхүүн хэсэг 2 маань
бичлүүрхай эрхлэгчдэд хариуцлагатайгаар алт олборлоход нь дэмжлэг үзүүлэх, за мөн бичлүүрхай эрхлэгчдийн санхүүгийн үр дүнжийг сайжруулах үндсэн зорилготой ажилладаг. За энэ зорилгынхаа хүрээнд төслийн санаачлагаар мандал сүмийн бичлүүрхайчдын дунд бол хадгалан зээлийн хоршоо байгуулахаар бичлүүрхай эрхлэгчдийгээ хамтраад одоо бүхий л үе шатанд нь тусалцаа дэмжлэг үзүүлээд явж байна. За цех болоод хадгалан зээлийн хоршоо маань хоорондоо яаж уялдж байна вэ гэх юм бол мандал сүм болоод төгөл тосгонд ашиглалтанд орж байгаа хоёр цехийн маань ашигт ажиллагааны тодорхой хувь нь хадгалан зээлийн хоршоог хандив байдлаар санхүүжүүлж явна. За энэ санхүүжилт маань бол эргээд бичлүүрхай эрхлэгчдэд зээл байдлаар олгогдно гэсэн үг. Тэгэхээр бичлүүрхай эрхлэгчд маань зээл авснаар үйл ажиллагаагаа сайжруулах, тоног төхөөрөмжөө дэвшилтэд болгох илүү одоо хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бол өөрсдөө бүрдүүлж байна гэсэн үг. За ингэснээр эргээд одоо хариуцлагатайгаар олборсон хүдрээ хоёр цехээрээ дамжуулж баяжуулснараа цехийн үйл ажиллагааг мөн дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр цех хадгалан зээлийн хоршоо бичлүүрхай эрхлэгчд маань хоорондоо бие биенийхээ үйл ажиллагааг дэмжин ашигт ажиллагааны цикл буюу санхүүгийн механизмыг бий болгож байгаа гэдгээр бол онцлогтой байгаа. Бичил уурхайчдын санхүүгийн хүр хэмжээг нэмэгдүүлэхээс гадна бас таны хариуцж байгаа бүрэлдэхүүн хэсэг дээр ямар ажил хэрэгжээд бас ямар үр дүнд хүрээд байгаа вэ? Бичлийн бүрэлдэхүүн хэсэг хоёр маань мөн адил одоо албан ёсны хариуцлагатай гарал үүсэл тодорхой алт бичлүүрхайгаас гарахад бол дэмжлэг үзүүлж ажилладаг. За үүнийхээ хүрээнд бол бид бичил урхайн 3 байгууллагатай бол хамтарч ажилладаг. За энэ 3 байгууллагад бид нэр Craft Code болоод Planet Gold шалгуур стандартуудыг бол нэвтрүүлж ажилладаг. Craft Code болон Planet Gold шалгуурыг хэрэгжүүлснээр бичил урхайн байгууллагууд маань уурхайн үйл ажиллагаанд тулгарч болзошгүй эрсдлүүдийг илрүүлэх. За тэр эрсдлүүдийг хянах. За мөн дээрээс нь албан ёсны үйл ажиллагаа эрхлэх, хүний эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчөөгүй байх, за мөн дээрээс нь байгаль орчинд хал багтаагаар үйл ажиллагаа эрхлэх гэх мэт маш олон шалгууруудыг бол хангаж бол ажилладаг. За ингэснээрээ хариуцлагатайгаар олборлогдсон ёс зүйтэй албан ёсны нийлэлтийн сүлжээгээр дамжин өнгөрөх эцсийн хэрэглэгчдээр очих боломжийг бий болгож байгаа гэж ойлгож байна. Голын ихэн булангартай бол адган булангартай гэдэг Монгол ардын зүрд зүг байдагчлан хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа алт мөнгөн үнэт идэл хэдий сайхан харагддагч хэн хаанаас ямар аргаар олборлсон бэ гэдг нь голын их цэвэр байхтай адил их сурвалж нь тодорхой гарал үүсэл нь ил тод байх нь зүйтэй гэж дэлхийд даяар үзэж байгаамаа. Энэ ухагтхууныг алтны нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогч талууд болох бичил уурхайчид орон нутгийн төлөөлөл, төр засаг, иргэний нийгмийн байгууллага болон олон нийтэд таниулах ил тод нээлттэй алтны нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгын дор Planet Gold Монгол төсөл 2019 оноос хойш ажилласаар ирсэн. Хариуцлагатай бичил уурхайн нийлүүлэлтийн сүлжээг бий болгосноор Монголд олборлож боловсруулсан бичил уурхайн алт олон улсын зах зээлийн худалдан авагчдын гар дээр очихдоо энэ бол хүний эрх зөрчөөгүй, байгаль орчныг бохирдуулаагүй, татвараас зүхтаагаагүй, хууль, дүрм журмын дагуу олборлогдсон Монгол алт юм гэсэн баталгаатайгаа очино гэсэн үг. Энэхүү ажлын хүрээнд Planet Gold төслийг хэрэгжүүлж буй бүс нутаг болох Сэлэнг аймгийн Мандал сумын бичил уурхайн байгууллагуудад хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээ, магадлан шинжилгээний тогтолцооны талаарх мэдлэг олгон, уг тогтолцоог хэрэгжүүлсний үр дүнд тус байгууллагууд дотоод дүрм журмаа шинчилж, алтны гарал үүслийн бүртгэл үлдэж, хариуцлагатай үйл ажиллагаа эрхэлж байна. Бичил уурхайн тал дээр хариуцлагатай олборлолт, гарал үүслийн мөшгөлт гэдэг иймэрхүү ойлголтууд хэр чухал вэ? Монгол улсын яг төв банкны хувьд бол яг алтны арилжааны олборлолт арилжааны хамгийн эцсийн цэг олон улсад цэвэршүүлэх, мөнгөжүүлэх үйл ажиллагааг эрхэлж байгаагийн хувьд төв банкны хувьд яг энэ алтны олборлолт арилжааны гарал үүсэл, ил тод байдал, хууль бус арилжаа байхгүй одоо яг хууль ёсны дагуу явж байгаа гэдгийг нотлох эцсийн цэг болж явдаг. Гарал үүслийг яагаад шаардаад байна вэ гэхээр олон улсын байгууллагаас буюу одоо эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагч байдаг юм уу те бусад байгууллагуудаас эрдэс баялагын яг энэ гарал үүсэл олборлолт нь өөрөө олон улсын стандартын дагуу байна уу гэдэг дээр байнга одоо аудит хийдэг, байнга шалгалт явдаг. Энэ хүрээндээ ч гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд бол Монгол улсад хэрэгжиж байгаа төслүүд ялангуяа те сүүлийн 5 жил Planet Gold төслөө бид нар хамтран ажиллаж байна. Энэ дээр алтны олборлож байгаа процесс нь өөрөө гарал үүсэл тодорхой байх, байгаль орчныг одоо сүйтгээгүү нөхөн сэргээсэн байх, хүүхдийн хөдөлмөр болон бусад одоо хөдөлмөрийн ямарваа нэгэн
алдаатай үйл ажиллагаа явуулаагүй байх ч гэдэг юм уу, олон улсаас тавьж байгаа крафт код стандарт гэдэг юм уу тийм олон стандартуудыг хэрэгжүүлэхэд Planet Gold төсөл олон улсын төсөл хөтөлбөрүүд Монгол улсад энэ дээр маш их тусалцаа үзүүлдэг. Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд Planet Gold Монгол төсөл оролцсноороо ямархуу үр дүнд хүрсэн бэ? За 2019 онд Монгол улсад ФАТФ-аас 6 зөвлөмж өгсөний нэг нь бол яг Монгол улсад алт олборлож байгаа олборлогчид болон алтны арилжаа эрхлэж байгаа энэ хүмүүсийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах шаардлагатай байна. Нээлттэй бишээс хамаарат мөнгө угаалтанд оролцох боломжтой байна гэсэн. Яг энэний олборлолт хэсэгт бол Planet Gold бол бичил ургаач дээр төлхөө ажилласан, тэдэнд сургалт явуулсан, мэдлэгжүүлсэн, стандартыг нь тогтоож өгсөн, олборлож байгаа процессыг яг олон нийтэд нээлттэй болгож өгсөн төр засгийн байгууллагууд болон төв банк бусад байгууллагуудтай харьцахад нь тусалсан, дэмжсэн энэ хүрээнд бол сая 6 сард тэр зохион байгуулагдсан Лондонд бол Лондонгийн зарчим буюу яг бичил ургаачд үйл ажиллагааг алавжуулах, тэдгээрийг дэмжих, хамтран ажиллах зарчимд бол Монгол улсын төв банк бол хамтран ажиллана гэд нэгдсэн байгаа. Энэ ч гэсэн яг олон улсын төсөл хөтөлбөр Planet Gold энтертэй хамтран ажиллаж байгаагийн үр дүн байгаа даа. Planet Gold Монгол төслөөс хэрэгжүүлж буй дараагийн томоохон бүлэг ажлуудын нэг бол төслийн зохион байгуулсан чадварчуулах сургалтууд юм. Төсөл нь 2019 оноос хойш бичил урхаан албажуулалт, хариуцлагатай бичил урхай, байгаль орчин, бичил урхай нөхөн сэргэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуй, мөнгө ус, түүний хор хөнөөл, гендер, хүний эрх, анхны тусламж, бизнесийн менежмент зэрэг өргөн сэдвийн хүрээнд нийт 81 удаагийн сургалт зохион байгуулж, энэ сургалтанд 2048 бичил урхайчин, 1220 төрийн албан хаагч, 246 иргэд хамрагджээ. Planet Gold Монгол төсөл нь бичил уурхайчдад нийт шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, хариуцлагатай бичил уурхайг дэмжих зорилгоор Монголын бичил уурхай нэгдсэн дээвэр холбоотой хамтран нийт 6 сургалтын модулийг бичил уурхайчдад зориулан боловсруулж, түүний хүрээнд системтэй сургалтуудыг бичил уурхайчдад зохион байгуулсан байна. Гендер ба хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй ба эрүүл мэнд, байгаль орчны сайн туршлага, хариуцлагатай бичил уул уурхай ба сайн туршлага, бичил уурхайн албажуулалт, бизнесийн удирдлага, уг төслийн үйл ажиллагааг төрийн холбогдох бодлоготой уялдуулах, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болоод салбарын бусад байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтарсан сургалтуудыг мөн зохион байгуулжээ. За бид нар Сэлэнг аймгийн Түнхэл тосгоны алтны хөдөр баяжуулах бага оврын үйлдвэр дээр ирээд байна. Тэгэхээр Түнхэл хас чигүүр нөхөрлөлийн ахлагч Батмүх ахтайгаа уулзахаар ирсэн байна. За танд өдөр мэнд. За тэгэхээр таны хувьд Planet Gold Монгол төсөл хэрэгжээд олон сургалтууд, олон сэдвийн хүрээнд сургалтууд явуулсан. Энэ таны ажилд, танаа нөхөрлөлийнхний ажилд хэрхэн нөлөөлсөн бэ? Ямар үр дүнтэй байсан бэ? 5 жил болж байна. Энэ төсөл хэрэгжээд Planet Gold-ийнхэнтэй одоо анх харьцаад. Тэгээ одоо энэ төслийн сүүлийн үе шат явагдаад дуусч байна. Сургалтуудыг бол бид нар хангалттай хэмжээнд авсан. Planet Gold-тэй холбогдсон манай хамгийн анхны сургалт чинь мөнгө өсгөө технологи гэдгээр мөнгө өсний хор хөнөөлийн талаар орж ирсэн. Тэгээ тэрний мөнгө өсний хор хөнөөл одоо Минаматагийн конвенц гэдгийг анх л тэгэхэд сонсч байлаа дөө. Тэгээ дээрээс мөнгө өсний хор хөнөөлийг улам гүнзгийрүүл сайн ойлголттой олж авсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар бол их л юм мэдж авсан дөө. Хамгийн наазахын шигэд эндээс чулуун урах магадaltaй гэдгийг л ил газар дээрээс тавьж мэдэхгүй те анхааруулга тэмдэг тавьдгүй байсан. Одоо тэр мөрийг өөртөл тавьдаг болсон. Тэгээ одоо машин тойрог, одоо замын тойрог дээр хүртэл бид нар тэмдэг технологигээ тавьдаг болсон. Өөрсдийгөө бид нар чи хамгаалаад ингэж сурчхаар альва ямарваа нэгэн эрсдэл аюулгүй байдлаа гарахгүй болчихсон л та. Энд хамрагчснараа бид нар чи одоо өөрсдөө аюулгүй байдлыг хангаад эргээд нөгөө байгаль орчиндөө бас хандлах шал ондоо өөр болт юм аа. За тэгээд Planet Gold-ийнхандаа маш их баярлдаг шүү гэж хэлье. За тэгэхээр сургалтын үйл ажиллагааны талаар, үр дүнгийн талаар бидэнтэй уулзсан танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ажлын байр хомс хөдөө орон нутагт ажлын байр бий болгож, хөдөлмөрлөх эрхээ хангаж байгаа бичил уурхаачдын үйл ажиллагааг олон улсад хүний эрхийн үүднээс авч үздэг хандлага бий. Хариуцлагатай бичил уурхайн туршлагын нэг чухал хэсэг нь хүний эрх, гендрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг дэмждэг тул бичил уурхаачдад өөрсдийн эрхийг эдэлж, нэгдсэн эрх ашигын төлөө дуугарах боломжийг олгож байдаг. Түүнчлэн орон нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ. Иймд Planet Gold Монгол төсөл нь бүхий л үйл ажиллагаанд гендрийн тэгш байдлыг тусган хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд зорилттой аймагуудад гендрийн эдвэгтэн бэлтгэж, гендер ба хүний эрхийн сургагч багшийн зургалтыг зохион байгуулжээ. Улмаар хүний эрх, гендрийн мэдрэмжтэй, хариуцлагатай бичил уурхайн арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх түүчээлэгчдийг бэлтгэх, чадваржуулах зорилгоор гендрийн зөвлөлийг Сэлэнг аймгийн Мандас суманд байгуулахад дэмжлэг үзүүлжээ. Бид яг одоо Баатар бангийн гишиг холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ууган Сувтай ярилцахаар ирээд байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За Сэлэнг аймгийн Мандас суманд яг Planet Gold Монгол төсөл нь гендрийн зөвлөлийг байгуулсан тийм ээ. Тэнгүүд энэ зөвлөлийг байгуулангууд та бүхний ажилд бүр төдийгүй хувийн амьдралд гэх ч юм уу тэр байдлаас ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Уг төслийн хүрээнд гендрийн зөвлөл байгуулагдсанаар бид хүний эрх цаашлаад эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах төдийгүй эрчүүд рүүгч нөлөөлж ажилладаг. Уг гендрийн зөвлөлд маань хүн болгон өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлдэг. Ер нь бол нөгөө ингээд гендер гэж ярингуй зөвхөн эмэгтэй хүнийг харагддаг байхгүй. Биш байхгүй энэ чинь эрх тэгш байдлыг л илэрхийлж байгаа. Заавал эмэгтэй хүний эрх зөрчигддөггүй шүү дээ. Эрэгтэй хүний эрх бас зөрчигддөг байхгүй. Тийм учраас л энэ дээр хамтран ярилцжээж бид нар шийдвэрийг л гаргадаг байхгүй. Тэгээд бид нар төсөлдөө бид нар ийм үйл ажиллагаа, ийм сургалт авмаар энэ, тийм сургалт авмаар энэ гэд бид нар саналаа хэлдэг. Жишээлбэл бид нар ямар сургалтыг авсан гэхээр бизнесээ хэрхэн хөгжүүлэх үү, тарьц суулгац, мод үржүүлгийн талаар сургалтыг авсан байдаг байхгүй. Тэгээд алийн болгон бичил уурхаачид ухдаг байх уу, дандаа газрыг ухна гэж юу байх уу, ургуулдаг бай гэдэг үүднээс бид нар мод үржүүлгийн сургалтыг авсан. Тэрэн дээр бол би маш сэтгэл хангалуун байдаг. Тэгээ бид нар чи хөөхөө нэг юм тарьцаад өгөө бид нар чи хашаандаа тарьцаа. Тэгээд эн чинь нэг төслийн үр өгөөж байхгүй тий. За бид яг одоо бичил уурхайн гендрийн зөвлөлийн гишүүн өвөр бүрд хайрхан нөхөрлөлийн ахлагч Эрдэнэ чимэгтэй уулзаад байна. За тэгэхээр Сэлэнг аймгийн Мандас суманд гендрийн зөвлөл байгуулагдсанаар таны ажилд таны хийж байгаа зүйлд ямар эерэг нөлөө үзүүлсэн гэж та дүгнэж байгаа вэ? За сайн байна уу. Гендрийн зөвлөл байгуулснаар маш их эерэг нөлөө үзүүлсэн шүү дээ. Би бизнесээ хөгжүүлэх сургалтанд 2-3 удаа тавтан сууж исэн. Тэгээ би урд нь одоо би чинь бас бичлэр өөрөө те гар бие оролцдог одоо нэг олборлтын газар дээр олчны ажилтдаг хүн байсан байхгүй юу. Тэгээ сүүлдээ энэ гендрийн зөвлөл энэ ингээд энэ сууснаар миний хувьд одоо ер нь би өөрөө те бизнесээ хөгжүүлээ одоо те ямар нэгэн их тэр хүн хийчих юм бэ гэдгийг би бол энэ сургалтнаас олдоод харж байгаа байхгүй юу гэж. Тийм учраас би одоо өөрийн гэсэн те бүтээн байгуулалт хийсэн. Наацхан одоо мөнгө уснаас татгалзах гэдэг би нэг ажиулах цех ингээд байгуулсан. Энэгээр мөнгө уснаас татгалзах чадлаа, бизнесээ хөгжүүлж чадлаа, гендер гэдэг те эрэг юугаа бүх 20 би 25 хүн байхгүй юу? 25 хүнд бүгдэнд нь ойлгуулж чадлаа. Бас гадагшаа те ард иргэдэд би те нийгмийн харилцаа хэн нэгэн хүнд би гендерийн талаар ярьж чаддаг тийм мэдлэгтэй байгаа байхгүй юу? Энэ бол надад маш их хэрэг нөлөөлсөн гэж үзэж байна. Planet Gold Монгол төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эрх зүйн орчин, алтны нийлүүлэлтийн сүлжээ, гендер, нийгмийн зайлшгүй үйлчилгээний хүртээмж зэрэг чиглэлээр нийт 6 төрлийн судалгаа явуулж, бодлогын зөвлөмж бүхий тайлангууд эрхлэн гаргажээ. Бичил уурхайн талбайн үнэлгээ, Монгол улс дахь алтны бичил уурхайн салбарын өнөөгийн байдал, алтны бичил уурхай дахь гендрийн нөхцөл байдлын зураглал, Монгол улсын бичил уурхай дахь алтны худалдаа, Монгол улсын алтны бичил уурхайн салбарын эрх зүйн орчны дүн шинжилгээ, алтны бичил уурхайчдын нийгмийн зайлшгүй үйлчилгээний боломж хүртээмжийн судалгаа. Эдгээр судалгаанд бичил уурхай эрхэлж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн үйлчилгээний хүртээмж, гендрийн асуудал, бичил уурхайн эрх зүйн орчин, хүдэр олборлолт, баяжуулалт, техник технологийн нөхцөл байдал болон байгаль орчны менежмент ба нөхөн сэргээлт, сургалтын хэрэгцээ зэрэг бичил уурхайн бүхий л асуудлыг судалж тусгаснараа онцлогтой.
Судалгаагаар цуглуулсан тоо мэдээлэл хийсэн дүн шинжилгээ нь бичил уурхайн салбарыг албажуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын орчныг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. Planet Gold Монгол төслийн хувьд бичил уурхайчид холбогдох төрийн байгууллагууд Planet Gold хөтөлбөр хэрэгжиж байгаа бусад улс орнууд за мөн олон нийтэд төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, тэдгээр талуудад бичил уурхайн албажуулалт, алтны нийлүүлэлтийн сүлжээ, мөнгө усгүйгээр алт баяжуулах туршлагын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор мэдээлэл түгээх стратеги боловсруулж тэрнийхээ дагуу ажиллаж байгаа юм байна. Төслийн зүгээс бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд бий болгосон ололт амжилт, үр дүнг оролцогч талууд төдийгүй олон нийтэд мэдээлж хуваалцахад онцгойлон анхаарчээ. Ингэхдээ бичил уурхайн салбарын талаар нийтлэл, ярилцлага, мэдээг тогтмол бэлтгэн нийтлэх, видео контент бүтээх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл хүргэх, уулзалт зохион байгуулах, брошюр, мэдээллийн хуудас, тайлан зэрэг мэдлэгийн бүтээгдэхүүн боловсруулж түгээх, улирал тутмын цахим мэдээллийн тохимол гаргах зэргээр ажиллалаа. Нийтлэл ярилцлага 150, видео 15, тогтмол мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллага 65, гарын авлага, брошюр, мэдээллийн хуудас 34, улирал тутмын цахим мэдээллийн тохимол 24. Planet Gold хөтөлбөрийн албан ёсны цахим хуудас Монголын бичил уурхай нэгдсэн дээвэр холбооны бичил уурхай мэдлэгийн төв платформудаар дамжуулж дээрх мэдлэгийн бүтээгдэхүүнийг цаг тухайд нь түгээж нийт 50,000 гаруй хүнд хүргэж чадсан байна. Сүүлийн үеийн мэдээллийн технологи, нийгмийн сүлжээний сувгуудыг ашиглан Монгол англи хэл дээрх мэдээллийг давхарсан тоогоор 1.6 сая хүнд түгээсэн байна. Planet Gold Монгол төсөл нь байгальд ээлтэй цахим хэрэглээг дэмжин бүхий л мэдлэгийн бүтээгдэхүүнээ дижитал хэлбэрээр түгээхийг эрмэлзэж ажиллаа. Мөн төслийн зүгээс алтны бичил уурхайн салбарын чиглэлээр эрхлэн гаргасан бодлогын судалгаа, гарын авалгаа, Нацаг дурчийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон Монгол Улсын их сургуулийн номын санд дижитал болон хэвлэмэл хэлбэрээр тус гардуулан өгч бэлтгэн гаргасан судалгааны ажлуудаа 70,000 орчим оюутан судлаачдад нээлттэй хүртээмжтэй мэдлэг болгон үлдээлээ. Бид яг одоо алтны бичил уурхайн зөвлөлийн гүйцэтгэх захирал Рожер Тисотой холбогдоод байна. За тэгэхээр төслийг голлон гүйцэтгэж буй байгууллагын хувьд 2019 оноос хойш хэрэгжиж дуусаж байгаа энэхүү төслийн үр дүн сургамжийг хэрхэн дүгнж байгаагаа бидэнтэй хуваалцсан уу гэж хүсэж байна. Thank you. In terms of the lessons learned that we have from this project, I would say that the most important one is the importance to have a clear alignment between the objectives of the government and the Planet Gold program. Second, it is important to work with a trusted and financially viable entity, government entity that can continue to provide technical support and regulatory supervision to the sector. And third, it's important that the asset that we bring to the project are transferred to the communities, not for free, but as a result of an investment decision. We should create a sense of ownership and commitment. In terms of the challenge, I think it's important to ensure that the government, as I mentioned, objectives are very aligned. And one of the things that we have noticed is the high level of government rotation. So sometimes there are new people into the project, they are not familiar with what the project was doing. And that sometimes causes a little bit of delays. Also, it's important that the people who are in charge of regulating the sector are familiar with the gold supply chain and with the activity of SGM, which is very peculiar. And also we need to understand that the sector is often stigmatized and presented in a very bad light, not only in Mongolia but in many countries, the result of the lack of understanding of what the reality of each of the communities. So those are the lessons learned and the challenge that I would mention important for this project. I want to mention that this is we are finishing this project. It has been a very long, complex project. It's the first one that the Planet Gold started. I am very proud of the work that has been done by the team in Mongolia, but I also want to extend a thank you to the JEF, to UNEP, UNIDO, to the MIT and all the government partners that have been supporting through all the time. We started this project under
huge challenge when COVID was raging around the world. We couldn't travel, etc. But despite all that, the support of the community, the support of the different government authorities, and particularly the excellent dedication of the Mongolia team made this project, I think, a success. Ажлын үр дүн болоо төлөвлөгөөний талаар бидэнтэй ярилцаж хуваалцсанд маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Thank you.